За би хоёр агуулгын хүрээнд ярина. За нэгдүгээрт бол хорт хавдар маань ерөнхийдөө ямар байна? Манай Монгол улс бусад дэлхийн бусад орнуудтай харьцуулахад хаана явж байна? За тэгээд тэрнээсээ улсаад Умаа үзүүний хорт хавдар гэсэн сэдвээр ярих юм аа. За дэлхийн 185 орныг хорт хавдрын мэдээллийг нэгтгэсэн хорт хавдрын олон улсын агентлаг гэсэн агентлаг байдаг. За энэ дээр болохоор 185 орныг жигсаагаад ер нь ямар хавдар хамгийн түрүүнд байна вэ? Хэддүгээр байранд байна вэ гэдэг ингээд судалгаа авсан байдаг. За энэ болохоор 2022 онд авсан судалгаа байгаа. За энэ болохоор хамгийн ихэнх нь хорт хавдрын өвчлөл 100 мянган хүн амд бол дэлхийд яг ямар байдаг вэ гэхээр дэлхийд дахинд бол хамгийн түрүүнд хөхний хорт хавдар. За хоёрдугаарт нь төрөг булчирхай, гуравдугаарт нь уушиг, дөрөвдүгээрт нь бүдүүр шулуун гэц, за тавдугаарт Умаа үзүүний хорт хавдар орж ирдэг. Харин манай Монгол улсын хувьд болохоор хамгийн түрүүнд Илэгний хавдар, дараа нь ходоодны хавдар, уушигны хавдар, за улаан хоолойн хорт хавдар, Умаа үзүүний хорт хавдар 5 дугаар байранд орж ирдэг байгаа. За өвчлөөр наад үзэх юм бол дэлхийн дундаж маань 100 мянган хүн амд 196.9 байгаа бол Монгол улсын бол 235 байна. За 235 гэдэг байрлалаар болохоор 185 орноос дээрээс нь ингээд ирэмлэх юм бол манайх бол хорт хавдрын өвчлөлөөрөө 45 дугаар байранд орж байна. За харин илэг болон ходоодны хорт хавдрын өвчлөлөөр 185 орноос 1-р байранд. За улаан хоолойн хорт хавдрын өвчлөлөөрөө 185 орноос 3-р байранд орсон үзүүлэлттэй байна. За хорт хавдрын нас оролтын хувьд болохоор дэлхийд бол нас орж байгаа цонхлон тохиолдож байгаа 5-ыг харах юм бол уушиг, хөх, бүдүүр шулуун гэц, илэг, төрөг булчирхай хавдрууд ордог бол манай Монгол улсын хувьд болохоор яг өвчлөлтөөгөө зэрэгцээ, илэг, ходоод, уушиг, за улаан хоолой, Умаа үзүүний хавдрууд ордог байгаа. За ингэнгүүт манай Монгол улс маань болохоор хавдрын шалтгаанд нас оролтаараа 185 орноос 1-р байранд орж байна. Энэ бол аюулын харамт дэлгцэн тоолгоц. За дээр нь яг нөгөө илэг, ходоод хоёр ч ерөөсөө л манайх 1-р байранд. За улаан хоолой нас оролт маань 3-р байранд орж ирж байна. Тийм учраас манай Монгол улсын хувьд бол хорт хавдар гэдэг өвчлөл болон нас оролт маань бол маш хэцүү байдалтай байна шүү гэдгийг бол энэ тоо мэдээнүүд харуулдаг байна. За одоо би 2023 онд манай Монгол улсын хорт хавдрын тухай үзүүлэлтүүдийн тухай яриа. За 2023 онд бол 7244 хүн хорт хавдар гэдэг өвчнөөр онцлогдоод 4556 хүн насарсан байна. За хорт хавдраар өвдсөн хүмүүсийн 65% нь болохоор хожуу үе шитэнд орж ирж байна. Хожуу буюу 3 болон 4-р үе шитэнд онцлогдож байна. За тийм ч учраас хорт хавдар онцлогдсон хүмүүсийн 62% нь 1 жил хүрэхгүй хугацаанд нас ороод байна. 12 сар амьдарч чадахгүй 12 сар дотроо нас орсон байна гэсэн. За тэгээд манай Монгол улсад тохиолдож байгаа нас оролтын шалтгааны 5 хүн тутмын нэг нь хорт хавдар гэдэг өвчнөөр нас ороод байна гэсэн тоо мэдээ гарсан байна. Хэрвээ бид нар ямар нэгэн арга хэмжээ авахгүйгээр энэ чигээр үргэлжлэх юм бол 2040 он гэхэд Монгол улсын өвчлөл болон нас оролт бол 96%-аар өснө нэмэгдэх тооцоолол хийгдчихсэн. Танай улс ямар нэгэн арга хэмжээ аваад чи үүний эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлээч гэдэг шаардлага манай улсад ирчээд байна. За хорт хавдрын өвчлөлийн бүтцийн олоод харах юм бол нөгөө л илэг, ходоод, уушиг гэсэн хавдрууд маань эхний 3 байранд, за Умаа үзүүл 4-р байранд орж ирдэг. За нас оролтын хувьд болохоор илэг, ходоод, уушиг, урсан хоолой, улаан хоолой гээд за Умаа үзүүний хавдар бол нэг 7-р байранд нэлээд хойш авч ирж байгаа. За яг гэвэл Умаа үзүүний хорт хавдар маань нэртэлрүүлгийн хөтөлбөр хэрэгжиж байгаа учраас бас арай хожуу онцлогдох үе шит нь бол арай бусад хавдруудтай харьцуулахад бол арай бага байдаг. За тийм учраас нас оролт маань бол хойш орж ирж байна. За одоо би Умаа үзүүний хорт хавдралуугаа нэлээд чиглэлд орох гэж байна. За энд болохоор яасан бэ гэхээр манай Монгол улсад Умаа үзүүний хорт хавдрын өвчлөлөөрөө 100 мянган хүн амд 20.2 буюу 53 дугаар байранд жагсаж байна. За энэ газрын зураг дээр болохоор өвчлөл ихтэй нь болохоор нэлээд гүн хөнгөөр, өвчлөл багатай нь болохоор арай энэ цайруу өнгөөр дүрслэгдсэн байгаа. За манай Монгол улсын хувьд бол 5 түвшинд хуваахад 2 дугаар игнэний орнод буюу 15.9-өөс 24.6 дотор ороод явж байна. За тэгэхээр бас тийм бага өвчлөлтэй орны тооноос орохгүй байна тийм. За нас оролтын хувьд бол манайх 9.100 мянган эмэгтэйд 9.6 буюу 69-р байранд орж байна. За мөн бас 2 дугаар игнэний орнуудад ороод явж байгаа. За нэлийн
одоо гүн улаан өнгөнүүд нь бол ихэнхдээ дандаа юм Африкийн орнууд байгаа. За Африкийн орнууд, за тэгээд тэр урагшаа Азийн орнууд бас орж байгаа. За тэгвэл эмэгтэй хүйсэнд тохиолдсон хор тавдрын үзүүлэлтийг 2023 оны байдлаар харах юм бол өвчлөл бол элэг ялцчгүй нэгдүгээр байранд орж ирдэг. За тэгээд араас нь шууд умаа хүзүү ороод ирж байгаа. Нийт одоо 3499 эмэгтэй хор тавдар гэж онцлогдоход түүний 12.1% буюу 425 умаа хүзүүний хор тавдар онцлогджээ. За хавдрын шалтгаанд нас оролтын 1984 эмэгтэй нас ороход үүнээс 3 дугаар байранд буюу 160 эмэгтэй 8.1% умаа үзүүний хор тавдар гэдэг өвчний улмаас нас орсон үзүүлэлт гарсан байна. За ерөнхийдөө насны хувьд аваад үзэх юм бол одоо энэ насаар өргөх өвчлөлийг ингээд зураад үзэхээр манай эмэгтэйчүүд 50-аас 54 наснда хамгийн их умаа үзүүний хор тавдраар өвчлөдөг. За нас оролтын хувьд бол 75-аас дээш насныхан бол нийт нас оролт буюу 95.5 гэсэн үзүүлэлттэйгээр нэлээд дээшээ гарч ирсэн байна. За тэгэхээр та бүхэн энэ графикаас харахад бол 20-аас 24 наснаас эхлээл умаа үзүүний хор тавдар маань бүртгэгдэж ирсэн байна. За тэгээ 25-аас 29 дэх бүр өсөж явж байгаад хамгийн пик буюу өндөр нас маань 50-аас 54 нас тохиолдож байна. Тэгэхээр умаа үзүүний хор тавдрын дундаж нас нь бол 50-аас 54 нас байна гэж ойлгож болно гэсэн. За энэ болохоор би нөгөө аймаг дүүргүүдийн одоо хүмүүс ирсэн учраас би энэ дээр аймаг дүүргүүдэд ер нь хэр байна гэдэг ингэж авч үзсэн. За энэ цэнхрээр зурагдсан 38.1 гэдэг үзүүлэлт маань болохоор улсынхаа дундаж дээр үзэхээр төвийн бүс маань болохоор 38.1 гэдгээр тэргүүлсэн байна. За төвийн бүс дотор ямар аймагуд орж байгаа гэхээр Говьсүмбэр, Дархуул, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Сэлэнг, Төв аймагуд орсон байна. За тэгээ бүр аймагуудаар нь задлах юм бол Булган аймаг маань 1-р байранд орж байгаа өвчлөлөөрөө 63.5, за Дархуул аймаг 56.5, Говьсүмбэр аймаг 55.1, Өмнөговь 48.8, Хинтээ аймаг 46 гэдэг байрлал эхний 5 аймгийг тэргүүлсэн байна. За нас оролтын хувьд болохоор зүүн бүс хамгийн өндөр буюу 15.3 байна. За энэ дээр болохоор хамгийн их нь болохоор Говьсүмбэр аймаг 34.1 гэдгээр гарч ирж байгаа. За та бүхэн Говьсүмбэр яагаад ийм их гарчваа гэдэг Говьсүмбэрийн одоо эмч маань над руу бас уцтаж асуусан. Энэ яг үнэхээр тоо юу эсвэл алдсан тоо юу гэж асуусан. За энэ дээр болохоор яг үгээр Говьсүмбэр аймаг маань угаасаа эмэгтэйчүүдийн маань тоо цөөхөн тохиолдлын тоо маань хэдийгээр бага байгаа боловч эмэгтэйчүүдийн маань тоо байгаа учраас Говьсүмбэр аймаг маань ялцчгүй одоо нас оролтоор бол улсынхаа нас оролтоор бол улсыг тэргүүлж байна. За араас нь болохоор Сэлэнг аймаг, за Баян-Өнгөр аймаг, Сүхбаатар аймаг, за тэгээ Хинтээ аймаг гэсэн эхний 5 аймаг. За тэгэхээр тус аймагуудын маань удирдлагууд сууж байгаа бол бас яг энэ мэдээллийг хараад ходоос илүүдэггүй хаа. За одоо би юуны тухай ярих гэдэг нэхэр одоо хүний папиллома вирус гэдээ яриад байгаа тийм. За та бүхэн бол нөгөө зарим нь сонссон байгаах, зарим нь бүр огт сонсоогүй байгаа. Энэ вирус яг яадаг юм бэ? Яагаад бид нар энэ вирусын эсрэг вакцины тал дээр заавал хавдар судлалын үндэсний төвөөс ийм мэдээлэл орж ирээд байна вэ гэдэг учрыг би ерөнхийдөө товчхон тайлбарлая гэж бодож байна. За умаа үзүүний хорт хавдрыг юу үүсгдэг вэ гэдэг дээр 2008 онд энэ Германы эрдэмтэн Харальд Зурхаусен гэдэг хүн болохоор умаа үзүүний хорт хавдар гэдэг өвчнийг хүний папиллома вирус гэдэг вирус үүсгдэг юм а гэсэн судалгааны ажлаараа андаах ухааны салбарт Нобелийн шагнал хүртсэн байна. Тэгэхээр 2008 оноос эхлээд дэлхийд дахина энэ өвчин бол вирусын гаралтай өвчин байна шүү гэдэг мэдээлэл маань цацагдаж ирсэн гэсэн. За дээр нь яадаг вэ гэхээр энэ вирус маань одоо хэвийн умаа үзүүн рүү ороод өвчлүүлээд за тэгээд 5-аас 10 жилийн дараа бол энэ өвчнийг үүсгдэг байна гэдэг нь бол тогтоогдож байгаа. За энэ хавдрын маань хамгийн гол бидний одоо авах ёстой мессеж юу вэ гэх юм бол умаа үзүүний хорт хавдар гэдэг бол урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, за хэрвээ эрт онцлогдох юм бол төгс эмчлэгдэх боломжтой хавдар байна. Тийм учраас бид нар энэ дээр нэлээд акцент өгч яг энэ хавдрын эсрэг бид нар ядаж октоудаа баталгаажуулчихъя. За бүсгүйчүүдээ болохоор энэ вирусын халдвар байна уугүй гэдгийг үзээд тэр хүмүүсээ хяналтандаа аваад цаашдынхан одоо яг хавдар болохоос нь өмнө үе шатнд нь барьж аваад эмчилжээ гэдэг тактик маань яваад байна гэсэн. Тэгэхээр та бүхэн яг тэр юм дээр харж байгаа хэрэг 5-аас 10 жилийн дараа л энэ өвчин үүсээд байгаа байхгүй. Тэрнээс биш өчигдөр халдвар аваад өнөөдөр энэ умаа үзүүний хорт хавдар гэдэг өвчин ерөөсөө ч үүсдэггүй гэсэн үг. Тийм учраас бид нар тухайн эмэгтэй халдвар авлаа 5-аас 10 жил дотор нь аль нэгэн үе шатнд нь хэрвээ бид нар илрүүлээд бариад авчих юм бол тухайн эмэгтэйг тухайн гэр бүлийг энэ аюулт өвчнөөс аврах боломж биднэрт байна гэсэн. Тийм учраас бид нар умаа үзүүний хорт хавдрыг эмчилж болох, урьдчилан сэргүүлж болох хавдар гэдгийг тоонд оруулаад яваад байгаа юм аа.
За энэ болохоор вирусын зураг байна. Энд